Чингис хаан музейн Монгол бахархлын танхимаас улс тунхагласны баярын өдрийн мэндийг хүргэн мэдчилж байна. Манай музей төр үзэсгэлэнгийн 2 танхим, байнгын үзэсгэлэнгийн 6 танхимд Чингис хаан болон Алтан ургийн хаадууд мөн Монгол нутагт оршин байсан Монголын төр тулсуудтай холбоотой нийт 7000 гаруй үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх зорилготой юм а. Энэ жил Чингис хаан музей их хааны мэндэлсний 859 жил Монгол бахархлын өдөрт зориулж монголчуудын дурсам Чингис хаан цахим үзэсгэлэнг өөрийн пэйж хуудасаараа дамжуулан сонирхсан хэн бүхэнд нээлттэйгээр хүргэж байгаа. Үзэсгэлэнгийн гол онцлог бол Чингис хаан болон Монголын эзэнт гүрнүүдтэй холбоотой сэдвүүдээр туйравсан уран бүтээлүүд мөн 13 дугаар зууны эзэнт гүрний тухай түүхэн ач холбогдол бүхий ном зохиол, марк, баримл, уран зураг, уран дархан зэрэг 90 гаруй уран бүтээлчийн 300 орчим бүтээлийг хамтд нь гаргасан юм. Ингээд та бүхэндээ эдгээр гайхалтай уран бүтээлчдийн төлөвлөлийг бид бүхэн 5 цуврал подкастаар бүтээлхэн хамт та бүхэнд танилцуулах юм а. Манай үзэсгэлэнд олон залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд тэдний нэгэн төлөөлөл их дэлгэр маань өөрийн үзэсгэлэнд оролцсон бүтээл болох Баясал бахархал бүтээлээ музейн сан хөмрөгт бэлгэлсэн юм а. Ингээд түүний бүтээлийг өөрийнх нь тайлбартай хүлээн авцгаана уу. Сайн байна уу? Би Жадан Баогтай их дэлгэр. Одоогоор би график дизайн мэргэжлэр сурдаг дижитал артист байна. Монголчуудын бахархал Чингис хаан үзэсгэлэнд би өөрийнхөө бүтээл Баясал бахархал бүтээлээр оролцсон байгаа. Тэгээд та бүхэнд өөрийнхөө бүтээлийг танилцуулъя. Баясал бахархал бүтээлээрээ би тод гоё өнгүүдийг хүмүүст харуулж энэ өнгнөөс аз жаргал дулаан уур амьсгалыг нэгдүгээрт мэдрээсэй гэж хүсэжсэн. Тэгээд бүтээлээ детальчлан нэг юм тайлбарлаж өгье. Энэ бидний өнөөгийн амьдрал аз жаргалтай, энэ их газар нутаг дээрээ аз жаргалтай, эрүүл их амар тайван амьдарч байгаа бидний энэ баясалтай амьдрал бол тэртээ 13 дугаар зуунд Чингис хааны маань хийсэн агуу их бүтээлийн үр дүн юм а гэдгийг би бүтээлээрээ харуулахыг хүссэн. Жишээ нь тэр дээр байгаа зурагнаас ихээс тайлбарлая л да. Одоо бидний өнөө үед эрт дээр үеэс одоо ч гэсэн байгаа ирээдүйд ч уламжлагдах манай язгуур урлаг энэ дээр байгаа Монгол хувцастай гой бүжигчд маань орсон байгаа. За дараагийн зурган дээр бол би Чингис хааны баатар дараагийн хүн болохоор нөгөө хувцаараа танигдах хаалхын голын дайчин байгаа. Тэгээд одоо үеийн манай цэрэг цагдаа нар байгаа. Энэ нүгээрээ би бол бидний баатрууд цэрэг цагдаа нар билээ гэдгийг бас харуулах гэсэн юм. Энэ зурган дээр бол их гоё юм тод цайвар өнгө байгаа нь өсөн дэвжиж улам сайжирж байгаа гэдгийг харуулах зорилготой. Тэгээ энэ бол манай ангаах ухаан, Монгол улсын ангаах ухаан, шинжлэх ухаан улам л өдрөөс өдөрт сайжирч улам мундаг болоод байгаа гэдгийг бас ингэж би өөрөө бахархаж, баярлаж оруулсан байгаа. За мөн энэ 4 дахь зурган дээр болохоор одоо ер нь дэлхийн шуудангийн тэр системийн хамгийн анхдагч нь Чингис хааны элчүүд гэж олон оронд ер нь үздэг. Тэгээд тэр бол бидний бас л нэгэн бахархал билээ. За мэдээж манай монголчуудын өнөөгийн эрт дээр үеийн байнгын байсан маш чухал зүйл бол боловсрол. Тэгээд боловсрол дээр би суралцж байгаа хүүхдүүд болон одоо оюутан төгсөж байгаа оюутан оруулсан байгаа. За тэгээд энэ соёмбон бол боловсролыг бас харуулсан. Энэ дээр бол ерөөлөө өргөж байгаа Монгол ээж, Монгол одоо ч гэсэн ингээл ээж нэр өглөө алган сүүгээ өргөөл үр хөвгтдээ сайн сайхныг хүсээд амьдралынхаа сайн сайхныг даатгах гэдэг тэнгэртэй тэрүүнийг энэ дээр харуулахыг хүссэн. За тэгээд энэ дээр бол Монголын цорын ганц бидний бахархал сансрын нисагч ахыгаа оруулсан байна. За энэ хэсгээр болохоор би газар нутаг тухайн үеийн эзэн Чингисийн их гүрэн болон одоогийн бидний амьдарч байгаа газар нутгийг энэ дээр туршлан харуулсан. Тэгээд энэ бол бидний түүх. Энэ дээр сайн харуул нэг Монгол Чингис хааны тамга харагдаж байгаа. За тэгээд энэ дээр бол өнөөгийн шүүх, хууль одоо бидний эрхтгч амьдралыг бэлэгдсэн байгаа. За мэдээж дэлхийд гайхагдж байгаа манай Монгол уран нугралтыг оруулсан. За тэгээ мэдээж морин хуур болно. Би бас
ард нь Монгол үчгээд халуун илгэн нутаг дууны эхний бадгийг нь оруулсан байгаамаа. Энэ дээр бол урлагийг оруулж байгаа гэсэн үг. За тэгээд бидний дэлхийд байхгүй цорын ганц Монгол наадам бас орсон байгаа. За ерөөсөө монголчуудын амьдрал салшгүй холбоотой 5 хашуу мал маанаага бид нэр хөдөө аж ахуйтайгаа салшгүй л холбоотой амьдардаг шүү дээ. За тэгээд энэ дээр бол би залуу гэр бүл залуу аав ээжийн зургийг оруулсан байгаа. Гэтэ энэ бол зөвхөн залуу аав ээж тамиралтай биш л дээ. Ингээд бидний хайр гэр бүл энэ дулаан уур амьсгал бүхнийг оруулахыг хүссэн Монгол эсхийн үнэхтэйгээ орсон байгаа. За биднэрт бас Монгол улсад үнэхээр дэлхийд гайхагдсан мундаг сонгодог урлаг хичнээн сайхан хөгжсөн байгаа билээ. Тэрийг оруулж байгаа. Найз нөхөрлөл, хандлал энэ бүхэн бол биднийг үргэлжлэл өдрөөс өдөрт аз жаргалтай байлгадаг нэгэн том хэсгийн нэг. Энийг бас оруулмаар санагдав. Заавал байх ёстой л хэсэг гэж бодсон. За тэгээд энэ дэр Арлунгай ихийн зургийг оруулсан нь бол бид нэр бас агай их түүхтэй, домогтой, хүүхдүүдтэй уламжлах урлагтай гэдгээ бас харуулахыг хүссэн. Ингээд мэдээж бид нэр инх тайван амар амгалан амьдарч байгаа үлээ гэдгийг бас харуулахыг хүссэн. За тэгээд энэ бүх бахархлууд маань өнөөгийн бидний өдөр тутам мэдэрдэг амар тайван байдлын сайхан бидний мэдэрдэг аз жаргал бахархал маань Чингис хааны маань тэртех 13 дугаар зуунд хийсэн их үеийн үр дүн билээ гэдгийг та бүхэндээ мэдрүүлэхийг хүссэн юм аа. Баярлалаа.